байгаа юм чи. За дараагийнх нь юу гэхээр энэ миний дэлгэц харагдж байгаа юу? Бизнес эхлүүлэх одоо танилцуулга гэдэг хэсэг. За маркетингийн танилцуулга хийх гэдэг энэ хэсэг байгаа. За тэгэхээр энэ маань юу вэ гэхээр түрүү бид нар бизнесээ одоо бичиг баримтыг бэлтжлээ шүү дээ, тий? Үн цэнэ бүтээчлээ. Тий? Процесс харагдж байна уу? Бизнес ихэд төлөвлөгөө зохиочлоо, үн цэнэ бүтээчлээ. Тий? Тэгээд юугаа бичиг баримтаа бүрдүүлчлээ, компаниа бүртгүүлээ. Одоо тэгээ яах вэ хүмүүс хэдүүлээ зүгээр гэртээ оффистаа суугаад ах уу? Суухгүй шүү дээ, тий? Тэгэхээр яах вэ? Гараад хүмүүстэй танилцуулна шүү дээ. Баах уулзсан, маркетинг хийн, тий? Үйлчлүүлэгчд маань хаагуур яваад байна. Хинээр үйлчлүүлж байна. Тэднийг хайна, тий? Хамтран ажиллах байгууллага бизнесүүдтэйгээ уулзсан. Joint venture гэж ярьж байгаа хамтрагч, тий? Joint venture partner-ууд хэн байна? Одоо жишээлбэл үсчин гэхэд үсчингийн хажууд одоо ресторан, гуанз юу гэдгийг, тий? Одоо нийтийн үйлчилгээний газар байна уу юу? Одоо тэгвэл тэднэртэйгээ хамтарч тэднийхээ одоо рекламыг давхар сурталчлах уу? Тэ? Тэдний брошюрыг өөрсдөө аваачаад өөрийнхөө брошюрыг тэднэр дээр аваачих уу? Тэ? Гэх жишээ нэ. За. Тэгэхээр хамтрагчудаа олно. Бизнесийнхээ одоо бизнесүүдтэй бусад бизнесүүдтэй уулзна. Тэ? Тэднэртэй танилцуулна. Би ийм байгууллага байгаамаа. Танахтай хамтарч ажиллая. Өөр чиглэлийн одоо өрсөлдөгч байж болно, хамтрагч байж болно. За. Гэхдээ ер нь хамтрагч гэдэг маань өөр чиглэлийн ижил төстэй ойрхон ямар нэгэн байдлаараа таны бизнесийг одоо тухайн газар зүйн байршлаараа дэмжиж өгөх чадвартай тим бэрхшээлтэй байгаа аахгүй юу? Тэ? Тэгэхээр бизнесийн хоорондох нөө янз янзын нэтворкүүд байдаг шүү дээ, тэ? Бизнес нэтворкинг гэдэг тийм бизнес нэтворкинг дээр очиж уулзаж болно. Өөрийнхөө нэрийн утсыг янз янзын юмнуудаар тарааж болно. Бид нар чинь таны үйлчлүүлэгч биш юм аа гэхэд хамтран ажиллахад одоо жишээлбэл Макдоналдс юу хоёрын хооронд номын дэлгүүр хоёрын хооронд юу хийж байгаа байхгүй юу? Номын дэлгүүр үү юу те? Тэгээ jewelry shop. Макдоналдс ингэдэж шүү дээ. Одоо жишээл Макдоналдс аягүй JV дээр аягүй сайн ажилладаг заа joint venture хамтран ажиллах юм юун дээр брошюр тараад шүү дээ те. Макдоналдс энийг юм авчингууд одоо жишээл тэдний шиг юм авчингууд энийг авч болно, ийм газар тоглоомын газар тоглож болно гэдэг нэг юм өгчтэй шүү дээ те. Эсвэл тийм газрын өөр басны газрын одоо жишээл ном худалдаж авах юу ваучер Макдоналдсын хоолнд дээр ороод ирж байгаа байхгүй юу? Тэдний юм хэмнэх гээд тэ санаж хүмүүсээ тэмдэг юмнууд аягүй их байдаг байхгүй юу? Тэгэхээр ямар нэгэн үйлчлэгээ үзүүлэхэд ийм үйлчлэгээ үзүүлсний чи хүссэн тэдний хэмнэ гэдэг нэг юм ваучер ороод ирэхээр нөгөө хүн чинь үйлчлэхэд аягүй тэр чинь хөдөлмөрлөд олж байгаа байхгүй юу? Тэр ваучер чи хайдаггүй байхгүй тэр хүмүүс. Joint venture гэж тэргээр аягүй хүчтэй байдаг. Тэгэхээр бизнесийн хамтрагчууд бид нар тийм аргаар гэрээ хийж олж авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ би танах дээр ийм брошюр тавь, танах манах дээр ингээд өг би одоо тэгээд өгье. Би танаа юмнуудыг ингэж бай. Эсрэгээр хоёр талаасаа яадаг. Тэ тэгэхээр Макдоналдсын хоол идэж цадцсан хүмүүс яах вэ? Тэ тэр ваучер аваад тоглоомын талбаар хүүхдүүдэд дагуул бүгдээрээ гэр бүлэрээ явдаг байхгүй юу? Тэгэхээр ямар үйлчлүүлэгчийг хамтрах хувааж эзэлж байна. Макдоналдс тэрэн дээр аягүй сайн мэдрэгдэж байгаа зү тэ. Макдоналдс хоолын хэдүүлээ эзэн цадах чинь тоглоомын талбай нь болохоор тий хүүхдийн парк шүү дээ тий. Тэгээд цадсныхан дараа баахан тоглуулчих чинь тэгэл болоо ахгүй. Эсвэл тоглоулангуудаа Макдоналдсын ваучер өгчдөг. Тий. Тэгэхээр харилцан юу яваад байгаа зү тий. Ваучертай орж ирэнгүүтээ тэрэн дээр нэг жоохон өмнөлттэй. Тэгээд дахиад тэндээсээ ваучер авангууд нөгөө тэмдэглүүлээд ваучер өгдөг. Ойлгож байна уу? Тэгэхээр нөгөө үйлчлүүлэгчтэй эргэлтэнд оруулаад байгаа байхгүй юу? Тийм үү? Тэгэхээр үйлчлүүлэгчтэй хувааж яа зах зээлд томсгох том талбар чи маркетинг хийх юу joint venture байхгүй юу? Хийнээс мөнгө аваагүй бартер гэж яриад байдаг шүү дээ хүмүүс. Бартерыг чи нэг хэлбэр нэмэр аваад байгаа юм цаа. Тэгээд бизнес хоорондоо янз янзын нэтворк ийм хэмжээний арга боломжууд аягүй их байдаг. Бид нар их хүмүүс харддаггүй ашигладаггүй. Бизнес хоорондуудаа сайн ажиллаад хамтарч ажиллаж чадах юм бол зах зээлийн өргөсгөж болдог байхгүй юу? Окей. За дараагийнх нь PR гэдэг нь шүү дээ, public relations тий. Тэрийг өргөжүүлэх боломжууд телевиз, радио, сонин сэтгүүл гэх мэт хэн газруудаар өөрийнхөө ваучерыг тараах юм тий. Тэгвэл тэгвэл өнгөөч гэдэг юм уу тий. Зар реклам байрлуулах тий. Эсвэл янз янзын одоо шинэ нээлтийнхаа тухай мэдээллийг байрлуулах тийм бүтээгдэхүүнийхаа талаар ярилцлага өгөх тийм нийтлэл яах эсвэл янз янзын сенсац
ажил үйл ивентүүд явуулах тий. Тэр одоо team талаар одоо юу гэдэг өсчний одоо амраа байлаа гэхэд одоо юу их вэ? Жишээлбэл одоо өсний одоо юу гэдэг тэмцээн явуулах ч юм уу тий. Шилдэг өсчний шалгаруулах ч юм уу. Юу байдгийг тий. Тиймэрхүү жишээ. Тэгэх юм бол танаа салууны талаар PR шуугах байхгүй юу? Тэгэхээр үнэгүй тэр шуугаан бол үнэгүй. Тэрийг дамжаад айгүй олон хүмүүсийн сад сонсно. Шуугааныг зохион байгуулахад одоо янз янзын ивент чи юм нээлттэй ажиллагаа хийсэн зарлууд бол өөрийг чинь гэхдээ гарч ирж байгаа үр дүн танаа дагуулах хэрэгтэй байхгүй юу? Тэ? Аялал жуулчлал гэсэн ялгаагүй за. Тэгэхээр яг тэр утгаараа та нарыг бүгдээрээ яг тийм бизнесийн аргаа олж авах чинь би туслаад байгаа байхгүй юу? За. За дараагийнх нь болохоор маркетингийн бас нэг юу нь болохоор харилцааны аргаа тодорхойлох хэрэгтэй. Бид нар яаж одоо хүндээ бүгд өстой тэр мэрийгээ бид нар бас нэг цаг гаргаад бид нар маркетингийн стратеги гэж яриад байсан шүү дээ тий. Тэрийгээ бас нэг жоохон тодорхойлоод оруулж ирэх хэрэгтэй байгаа юм за. Ямар үг хэллгээтэй яах юм хараад ирлээд байх юм уу эсвэл юу яагаад байх юм тий. Хүмүүстээ одоо яаж явах хэвээр тэрийгээ нэг заагаад бодитойгоор гаргаад үзүүлчихвэл те ингэж бид нар яадаг ингэж хүмүүст хүрэх хэрэгтэй юм байна. Манай одоо үзэл бодол одоо үнц зүйлстэй манай бизнесийн үнц зүйлстэй энэ үйлдэж байна гэдгийг гаргаад өгчвөл гайхалтай юм болно. За дараагийнх нь сошиал медиа ашиглах гэж байгаа. Тэр бол ойлгомжтой шүү те. Facebook, Twitter, LinkedIn, YouTube, Pinterest, Google+, Instagram, те SoundCloud юу вэ? Радио телевиз бүх юмнуудыг сувгуудыг бид нар ашиглаж болно. Бүгд үнгүй шүү те. Цаг хугацаа зориулна. Тэ үнгүй. Тэ имэйл маркетинг систем ажиллуулах бас үнгүй танилцуулга хийхэд өөрийнхөө хувийн одоо сонирхдаг одоо юу гэдэг танаа үйлчлүүлэгчдийнхаа имэйлийг бүртгэж аваад тэднэртэй банк шин ваучер гэдэг юм болж байгаа гой юмнуудаар танилцуулаад юу яадаг эсвэл одоо юу гэдэг амраа дээр бас тэрэн дээр ярилцчих юу яадаг тий үсээ яагаад зөвлөгөө ч юм уу яаж ажиллах зөвлөгөө ч юм уу гэдэг ч юм уу тий лог ажиллуулаад ч юм уу тиймэрхүү санаанууд байх жишээ нэ. Тэгэхээр имэйл маркетинг тэрэн дээр аягүй хүчтэй ажилладаг. Тэгж чадах юм бол жинхэнэ одоо имэйл хүлээж авсан хүн чинь танаа амрааг байгсгээд хүлээж аваад байхгүй хэд хоногийн дараа амраагаас имэйл орж ирдэг. Тэгэхээр та үсээ яаж таслах ямар төрлийн тас зүгээр ямар төрлийн одоо нүүр царайтай хүн ийм тайрал хий зүгээр эдгийг ингээл тий тэгэл үсээ амтлахаа хажуугаар одоо жишээ нүүр бодол хийгээл ингэж бодвол зүгээр ч гэдэг юм ийм типсүүд ч өгж байгаа шүү дээ. Зөвлөгөө нэг тий тэгэхээр нүүр бодлын юм хийдэг хүмүүстэй хамтраад ажиллачвал манайхаар одоо өөрчлөсөн хүмүүст ийм нүүр бодлын юм юу өгж байгаа шүү ороод гараарай гэх юм бол нүүрээ бодуулахын тулд тэр хүмүүс ч орж ирнэ тий joint venture үүсгэж болох байхгүй ойлгож байна тий. Тэгээ одоо Oriflame ч гэдэг юм одоо юу гэдэг нөгөө гой юуны сүлжээний бизнесүүд байдаг шүү дээ тий. Тийм хүмүүстэй гэрээ хийгээд юм уу манайхаар өөрчлөх юм бол Oriflame-ийн одоо ийм юу аж олон ч гэдэг юм ваучер ч гэдэг юм тий юу гэдэг. За тэгэхээр ийм хямдралын хөнгөлөлт хийж болно ч гэдэг юм уу тий. Тэрийг имэйлээр цацгах нь шүү дээ тий. За үр нөлөөтэй маркетинг стратеги сүлжээ үүсгэх. Тэгэхээр энэ бол яг цагаад бол машин байхгүй яг цагаад бол тий маркетингийн сүлжээ. Тэгэл улам олон хүмүүст хамруулад улам олон хүмүүст бүрхэл маркетинг гаргах хэрэгтэй байхгүй юу бид нэ. Зөв. За дараагийнх нь за би нөө Аида загварыг би түрүү хэлж өгье гэж ярьжсэн тий. Тэрийг яаж хөө? Аида загвар маркетингийн юу ахгүй юу? Аргачлал ахгүй юу? Тэр энийг би номон дээр гаргацсан байх хэвээр. Номон дээр байх хэвээр. За тэрийг энэ Аида загварыг номон дээрээс үзчихв хүмүүсээ. Би тавчхан зүгээр юу яагаад явчих за. Awareness гэдэг нь болохоор анзаарах хүмүүсийн анхаарлыг татхууц зар танилцуулга хийх, таниулга хийхтэй. I гэдэг нь болохоор interest сонирхлыг нь өдөж өгнө те хүмүүсийн хандлагыг ойртуулахын тулд юм хийнэ гэсэн. D гэдэг нь болохоор хүсэл төмөрлөлийг нь бид түрүү ярьжсэн шүү дээ. Юу маркетинг хийгээд борлуулах болон болтол процессыг юуны борлуулалтын стратеги гэж нэрлэдэг үстэй. Аида загвар яг тэр процессыг чинь задлж өгöd байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр акшн буюу үйлдэл хийх хүсэлтийг нь борлуулалт болгон хуургаж бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний хөдөлгөөнийг хийгдэхийн процессыг яриад байгаа байхгүй юу? Тэгээ энийг нэмээд номон дотроос уншиж ирээ за хүмүүсээ. Энэ юу л шиг нэг тийм зураг. Энэ дэлгэц харагдаж байна юу л шиг. Тий. Тэгээ энэ зургийг номон дотроос олоод аваад уншаад заяа хүмүүсээ. Аюу гой загвар байгаа. Тэгээд юу өнөөдөр бол чүд жоохон цагаан юм чи тэ энэ дээр.